За галзуу сери сувгтан тавтай морилцгоо. Хэд хоногийн өмнө Брон постор галзуу сери сувгт ойрын хугацаанд орох цоврлууд гээд нэг мэдээлэл хүргэснээр яг тэрнийхээ дагуу тэнд байсан нэг галзуу цоврлыг Брон одоо ярьж өгөх гэж байна. Ямар цоврал вэ гэхээр саяхан хэд хоногийн өмнө Netflix дээр гарсан The Wonderfuls гэх энэ галзуу сонирхолтой цоврлыг. За үзэгчдээс нэлээд өндөр үнэлгээг аваад байгаа энэ галзуу сонирхолтой цоврлыг хэдүүлээ сонирхоод үзнэ. Бороо каннибал яава гэж байгааг чинь би яг мэдчихээн заяа. Каннибал шүү дээ, удахгүй орно. Тэр пост дээр юу гэсэн байсан? Удахгүй орно л гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр битгий санаа зов заяа. Тэр галзуу эвгүй цоврлаа шүү дээ. Жохон цаг хугацаа ингэж шаардах болчоод байна л да. Энийг та нар маань ойлгоорой. За юу чинь нэг санаан зоргоор ингээд нэг те Аладдины одоо бирдээс хүсэж байгаа юм шиг тийм хурдан ингээд болчихгүй шүү дээ залуусаа. Тэр чинь ингээд үдсэн те ингээд найруулж бичин те тэгэл одоо тэр бицнийг ингээд борооноос чадах хинэгээр ингээд одоо ярьж хүргэн гэх мэтчлэн ингээд одоо асар их ажил цаана ингээд байдаг шүү. Тэгэхээр санаа зовлтгүй хэдэн бараанууд нь айл болох чанартайгаар та нартаа ярьж хүрэх гээл бэлдэл байж байгаа гэж. За тэгэхээр энэ галзуу сонирхолтой цувралыг байна штэ. Хэдэн бороонууд нь бэлмэнг турамшууллыг дахиад эхлүүлж байгаа хаан чипстэй хамтран хүргэж байна. Хаан чипсээ аваад задлаад хоч. За тэгээд та нар маань сабатрагуул сабат арцсан бол лайк дарахтал болоо явчихж байгаа юм а бас галзуу сери сувгийг мэдэхгүй хинэгэндээ шеэрлэж болох юм. Ингээд энэ галзуу сонирхолтой цувралан хэдүүлээ эхлүүлцгээе. За 1999 он Хисон хот. Нэг эмэгтэй нүдэн шил зүүж байгаад хутгаар том сонгон харилгаж байгаагаар кино эхэлнэ. Эмэгтэйг Юн Чэнигин 27-той жолигтой боловсрал эзэмшээгүй учраас тогтсон ажилгүй аль таарсан ажиллаа хийдэг байж. Чэний зүрхний өвчтэй учраас хүнд ажил хийх боломжгүй. Бас зүрх нь хизээж хамаагүй зогсож магадгүй гэдгийг эмчин тэрэнд хэлсэн байна. Өөрийгөө урт наслахгүй гэдгээ мэдэх болсон тэрч амьдралын эдэхгүй болжээ хөрхий. За нэг өдөр гудамжинд явж байтал нэг сүмийн эмэгтэй ирээд 99 оны 12 сарын 31-ний өдөр дэлхий сүйрэх учраас тэр сүйрлээс өмнө амжаад бурханд итгэж аврагдахыг ятгалаа. Тэгсэн чиний уралсандаа галзуурах шахна. Учир нь дэлхийн сүйрлийг хүртэл үзэж амжилгүй өгөх нь гэсэн бодол тэрнийг бухимдуулжээ. Тэгээд бухимдсандаа гудамжаар нэг хашгирсан хүмүүс ч сандарсандаа тэрнээс холуур тойрч явцгаана. Тэр шөнө хаалттай хогийн цэг дээр нэг хүн усан бороог үл тоож хог тууж явна. Тэр хүн шаварч шигдсэн дагууг сугалж авах гэж яваад хөл алдаад шалбааг руу унчихлаа. Тэгсэн тэр шалбааг нь жирээнийг борооны уснаас үүссэн шалбааг биш. Ямар нэг химийн хог хаягдал байдаг. Учир нь хажууханд нь химийн хаягдал урсаж гарч ирдэг том хоолой харагдана. За тэгсэн тэр залуу сандарсан ч удалгүй гарын татаж эхэллээ. Тэгээд чихнээсээ бартал чихэн тазраад унчлаа. За тэгээд хоолоогоо барьж тийчилсээр газарт унаатгана. Дүр солигдоход нэг орон гэргүй хөгшин хотын захиргааны гомдол санал хүлээж авах төвийн ажилтан дээр ирээд хоёр найз нь араараасаа сургаггүй алга болсон тухай мэдүүлж байна. Тэр ямар нэг цоврал алуурчны хохирогч болсон гэж бодож байгаагаа хэлнэ. Харин цаадхан үгэнд нь нэг л итгэж өгөхгүй байлаа. Манай энэ найз надаас 5,000 воны авлага таймаа. Надаас мөнгөч нэхэхгүй алга болсон гэдэг чинь гарцаагүй үгсэн л гэсэн үг. За тэгсэн гаднаас нэг хүн орж ирсэнд үйлчилгээний ажилтнууд бүгдээрээ сандарч дор бүрний өөр юм хийж байгаа дөрөв зүйлнэ. Тэгсэн нөгөө хөгшөнд үйлчилгээ үзүүлж байсан ажилтан гинт нэгийг сэтгэж принтерийн тэнд зогсож байсан шинэ ажилтныг дуудлаа. Тэр хүн гений өөрчлөлттэй загас шувуу зэргийг харсан гэдгээ хэлж тэр хавьд байдаг нэг үйлдвэрийг яаралтай очиод шалгахыг шаардсаар угаад тентхийн үйлчилгээний ажилтнуудыг хашраачихсан байж. Шин залууг И Унжон гинэ. Тэгээд аргагүй байдалд орсон Унжон тэр хүний гомдлыг сонсноо. Тэгээд гомдол мэдүүлээд байгаа хогийн цэг нь хувийн өмч учраас эзнийх нь зөвшөөрөлгүй ямар ч шалгалт явуулах боломжгүй гэдгийг хэлсэнд тэр хүн уралсандаа галзуурах шахаж тэрний талаар удирдлагад нь мэдэгдэж ажлаас нь халуулна гэж толгой төрөөгүй загнадаг. Тэр хүнийг Гёнхүн гин. Би танаа удирдлага ким дарга руу залгаад чамайг халуулна. Эсвэл бүр дээшээ И дарга руу ярьж та нарыг бүгдийг чинь хэрэгт оруулна.
Уучлаарай, манай дээд удирдлага дотор 4 И дарга, 11 Ким дарга байгаа. Та яг хинлүүн залгах гэж байгаа юм бол юу гинэ? Чи чинь ямар хачин залуу вэ? За тэгсэн Унжоныг цайны цагаараа сэндвич идээд сууж байтал өдөр тэднийхээр үйлчлүүлсэн хөгшин хажууд нь ирж суугаад яриа өдлөө. Чи шинэ хүн юм шиг байна. Чи манай хийсэн хотыг их нам гүм амар жимэр хотол гэж боддог байх. Тийм биш ээ. Өнгөн дээрээ тийм юм шиг боловч цаагаараа их асуудалтай газар шүү. Тийм үү? Одоо хүмүүс алга болоод эхэлсэн. 20 жилийн өмнөх шиг л. Тэр үед хүүхэд хөгшөд нийлсэн 10 гаруй хүн хор сурггүй алга болчихсон юм. Чи эндхийн хүн биш болохоор болгоомжтой л байгаарай. Би өөрөө 20 жилийн өмнө нүддээрээ харсан юм шүү. Ингэж ярьчаад хөгшнийг яваад өгсөнд Унжон ч нэг их бодлого үлдлээ. Тэр хөгшин тэндээс яваад нэг эзгүй байшин дээрээд талхай идэхээр суутал өмнө нь Чэнийтэй гудамжинд таарч байсан шашны нөхдүүд тэр хөгшин дээр ирээд зурагт хуудасаа өгөх гэж оролдоно. Хөгшин уурлаад танилцуулгыг базаад шийдтэл нөгөө хуудас болоод эргэн тойронд нойсон эд зүйлс агаарт хөөрсөн өвгөний нүд орой дээрээ гарах шаглаа. Тэгсэн эмэгтэй нард зогсчихсан хар хувцастай нууцлаг хүмүүсийн нэг гараараа удирдаад тэр бүхнийг агаарт хөөргөж байгаа харагдана. Тэгээд тэр хүн хоёр алгаа хүчтэй хавсарсанд агаарт өргөгдсөн байсан зүйлс бяц үсэрлээ. Энэ үеэр Чэни эмээгээс мөнгө гуйгаа зогсож байна. Тэр гадагшаа яваад амархыг хүсэж байгаагаа хэлсэн ч эмээн тэрнийг нэг их тоохгүй байна. Эмээ, та энэ их мөнгө авсандаа аваад орохгүй үсттэй. Олон саяар нь хүмүүс тандивлж явахаар надаа өгчөөч дээ. Надад хандивлж байна гэд бодчих л доо. Чамд мөнгө өгснөөс өгөөгүй дээрээ. Мөнгө яаж хямгаддгийг мэддэггүй хүнд мөнгө өгөх нь харин ч хортой хэрэг. Гэхдээ та надад мөнгө өгөхгүй бол би яаж мөнгөө зөв үрхийг сурах юм бэ? Чи ингэж гомдолж байхын оронд дахиад нэг хідэн цонг нь арилгаадах. Тэгээд мөнгө авал. Ингээд эмээгээс мөнгө авч чадахгүй нь тодорхой болсон учраас Чэни гахаага ухсан ч олигтой мөнгө байсангүй. Гэсэн ч өгөхөөс өмнө ядаж нэг тийшээ яваад үзнэ гэж шийдээд хамаг хувцасаа цүнхэлж аваад эмээгийнхэн цайны газарт хамт ажилдаг залуугаас мөнгө зээлэх гэсэн ч цаадах нь мөнгөгүйгээд халгаасангүй. Залууг Робин гинэ. Тэгсэн Чэни шарандаа тэгээд ч надад чиний мөнгө хэрэггүй. Би маргааш ихэд 50 сая вонтой болчихно. Ингээд тэрэнд хэлчихэд өөр аргаар мөнгө олж авахар шийдээд явлаа. Энэ үеэр нөгөө хотын захиргаан дээр байнга хил ам хийж явдаг гэн хүн охиноо сургуулиас нь тосох гэж зогсож байлаа. Тэгсэн тэрнийг бүдлгүүдэж халтарч унахыг харсан охин нь ичээд найзынхаа шүхэр дор ороод алхаад явчихна. За хэсэг хугацааны дараа Чэнийтэй хамт ажилдаг Робныг дээврийн давхарт байдаг гэртээ иртэл саяын бүтлгүү гэн хүн цонхыг нь тогшоод зогсож байна. Тэр хоёр биенээ таньдаг болох нь илэрхий. Мань хоёрыг орж ирэхэд дээврээс нь тусаал гоожж ирсэнд тэр хоёр сандарч үнтэй цайтай зүйлсээ нааш цаашаа болгоцгоно. Энэ үеэр Чэни дэлгүүрт ойр зур юм цуглуулад явна. Тэгсэн хажуугаар нь Унжон зөрөгтөө тэрнийг санамсаргүй мөрлөөд барьж явсан юмнуудыг нь унгаачихлаа. Тэгэд унгаасан юмнуудыг түүж өгтөл нөгөө юмнууд нь олос, шуудаа, хутга гэх мэт юмнууд байна. Унжонд энэ их л сэжигтэй санагдлаа. Тэгэд Чэнийг дэлгүүрээс яарч гарахад Унжонч араас нь сэмхэн дагна. Чэни авсан юм цүнхэндээ хийгээд цүнхээ чирээд явах гэтэл дугуй нь хугарцсан учраас тэнд байсан нэг тэрэгэнцэр дээр цүнхээ тавиад явахыг завдтал Унжонч хүрээд ирлээ. Супермаркетын ажилтан тэрэгэнцрээ авахар ирлээ гэж бодсон Чэни бандсандаа цүнхээ чирээд явах гэтэл Унжон тэрний цүнхнээс нь бариад авлаа. Учир нь нөгөө хөгшний ярьж байсан цоврал алуурчныг гэж бодсон байна. Яагаад вэ? Их том цүнх юм аа. Хүний цүнх тавиач. Цүнхэнд чинь юугаа харж болох уу? За тэгээд тэр хоёр цүнхээ булаацалдаж хэсэг зууралдсан эцсийн мөчөд цүнх нь зад үсрээд дотор нь байсан Чэнигийн эд зүйлс агаарт шидэгдлээ. Тэгсэн цүнхэнд байсан хутга дээш шидэгдээд Чэнигийн дээрээс унах гэж байсанд сандарсан Унжон тэрнийг өөрлөгөө таттал дээврийн ус зайлуулагчийн ус яг Чэнигийн толгой дээрээс гоожно. Гэмгүй хүнийг хилмигдүүлсэндээ бандсан Унжон тэрэнд туслах гэсэнд Чэни тэрнийг унтлан шанаадчихна. За тэгээд бандсан Унжон тэрний бүх химэг цүнхэнд нь хийж өгöd нэрийн хуудасаа өгсөнд Чэни уурлнаа. Миний өмгөөлөгч чамтай холбогдно. Миний хувцсуудыг хийм цэвэрлэгээ нөгөөдөл салчна гэж битгий бодоорой. За. Тэгсэн имэн тэрнтэй холбогдоод бороотой байхад гадуур явах нь бэйдэн муу гэдгийг зануулж загнасанд Чэни уурлаад өөрийг нь тайван орхихыг шаардна. Орой нөгөө хоёр бүтлгүү нөхөр газан плеткэн дээр шүл чананга хувцаа хатаагаад сууж байна. Тэгээд Робин гэнхүнтэй ойр зургийг ярьж байхдаа Чэнид 50 сая вон байгаа гэдгийг хэлсэнд цаадах нь эдгэж өгөхгүй байдаг.
Тэгээд тэднийг Чэнигийн талаар ярилцаж байтал нөхөр генет ороод ирсэнд нөгөө хоёр цочсондоо үнхэлцэг нь хагарахаа шахна. Тэгээд Чэни тэр хоёроос өөрт нь туслахыг хүссэнд нөгөө хоёр нь шууд татгалзлаа. Тэгсэн Чэни мань хоёрт тус бүр 5 сая вон санал болгосонд нөгөө хоёрч баярлсандаа уухантаас босоод ирцгэн. Зарим нөгөө талд Унжооны байрны түрээслэгч хаалгыг нь балбаад чимээгүй байхыг шаардж байна. Хөөе, чи ганцаараа амьдардаг гэж хэлээ түрээслээ үсттэй. Яагаад ийм их чимээ гаргаад идэх юм? Энэ хуучны байр чинь хан нэмгэн чимээ их нэвтэрдэг болохоор бусад оршин суугчдад жаахан хүндэтгэлтэй хандмаар байна шүү. За тэгье, уучлаарай. Тэгээд Унжоон хаалгаа төгжээд иргсэн гэрт нь яагаад ч юм эвдэрсэн сандал гэх мэт янз бүрийн зүйл хөглөрч байгаа харагдлаа. Шудраг иргэн Унжоо маань жирийн хүн биш болох нь эндээс харагдана. Тэгээд тэр ажил дээр нэрсэн хүний гомдол бүхий хавцыг үзлээ. Тэгсэн удсан дуурна. Би өөрөө чам руу залгана гэж хэлээ үсттэй. Бидний ойр ойрхон залгаад ил да. Би өөрөө зохицуулчихна гэд утсаа тасаллаа. Тэгээд Унжоон шургуулганаас хавтас гаргаад нэгэд харсан тэнд нь Wonder Kinder гэсэн танилцуулга байна. Тэнд нь баахан хүүхдүүдийн танилцуулга бас уг төслийг хэрэгжүүлэгч доктор Ха Вондо гэгчийн тухай сонины хайчилбарууд байлаа. Доктор Ха Вондо гэгч асрамжийн газрын хүүхдүүдээр ямар нэг нууц туршилт хийж байсан ч тэнд нь дэлбэрэлт болж төсөл бүтлгүүцсэн тухай тэр хайчилбарууд дээр байлаа. Тэгэд орой Унжоон гарч идэн барьсаар хотын ядуусын амьдардаг нэг орхигдсан байшинд очно. Тэгсэн тэнд Унжооны хайж очсон хөгшин байсангүй. Харин хөгшний тэрэг хавтгай болчихсон хэвдэж байгаа харагдана. Тэнд бас базаад хайсан цаас байсанд тэр нөгөө 99 оны 12 сарын 31-нд дэлхий сүнэн гэж номлодог мөнхийн авралын сүм гэгч сүмийн танилцуулга байдаг. Хэсэг хугацааны дараа нөгөө орон гэргүй хөгшнийг ухаан ороход тэрнийг нэг сараалчин хантай өрөөнд хоржээ. Харин хажуугийн өрөөнд нэг хүнийг эмнэлгийн орон дээр хэвтүүлээд амин үзүүлэлтүүдийг нь хинж байгаа харагдана. Тэгсэн хажуугийн өрөө нь бүхэлдээ устай аквариум болохыг тэр анзаарлаа. Тэгсэн тэр аквариум дотор нэг зэрэмдэг болсон хүн байсан нь тэрний найз Ким Бомпал болохыг тэр таньдаг. Задүр солигдоход зодуулж айд сандарсан Чэнийг хэн нэгэн багтаа хүн сандалтай нь хүлсэн байна. Тэрний өмнө камераасанд Чэний имээтэй хандаад ярьдаг. Имээ, энэ хүмүүс намайг барьцаалчлаа. 50 сая вон өгвөл суллна гинэ. Имээ, туслаарай. Бичлэг дуусгаж Чэнигийн зүрх нь хурдан цохилж ухаан нь балардсанд байдал буруугаар эргэж байгааг Чэни ойлгоно. Тэгээд хэсэг тийжилж байснаа амьсгал хураалаа. Тэгсэн нөгөө хоёр нь энийг мэдэхгүй дахиж бичлэг авах гэж оролдоно. Тэгээд тэрнийг амьсгал хураасан болохыг мэдээд цочортцгоно. За тэгээд сандраад камертаа хийсэн бичлэгээ бушуухан шиг устгах гэж оролдсон ч чадлагүй камера газар унгаачихлаа. Мань хоёр Чэнид тусалж тэрнийг хуурамчаар барьцаалаад эмээгээс нь мөнгө салгахад нь туслах гэж байсан нь энэвэж. За тэгсэн имэн залгасан ч Чэни утсаа авсангүй. Тэгээд имэн нэг мөрдөгч байрын залуу руу залгаад тэрнийг олоход нь туслахыг хүссэнд цаадах нь имээг тайван байхыг хүслээ. Мань залууг Жуммуу гинэ. Имэ Жуммуугаас Чэнийг олж өгөхийг гуйсан ихэндээ цааргалж исэн ч имээг цаашид мөнгө өгөхгүй шүү гэж сүрдүүлсэнд бошуухан буулд хийж туслахаар болно. Харин нөгөө талд нөгөө хоёр уйлчихсан Чэнигийн цээжийг дараад анхны тусламж үзүүлэх гэж оролдоцгоно. Тэд тэрэнд юусаа гар хүрээгүй байхад яагаад ингэж гэнт амьсгал хураачихсныг нь ойлгодгүй. За тэгээд гимгүү байжгаад хүн амны хэрэгт орчихсондоо тэхэж чадахгүй байлаа. Тэгээд мань хоёр цогцыг нуухаар шийднэ. Чэни ямар хог вштэй. Хогийн цэг давааж хайж болохгүй штэ. Миний газар дээрх ганц найз байсан штэ. Тийм л дээ. Гэхдээ ингэж байлгаад аж болохгүй үсттэй. Ингээд тэд энэ хэргийг хэлэхийн тулд Чэни тэднийг яаж ятгахсныг саналаа. Тэдэхэндээ энэнд нь туслахаас цааргалж байсан ч би амьдралдаа ганц удаа амьд байгаагаа мэдэрмээр байна штэ гэж уралсан учраас арга буюу зөвшөөрсөн нь тэр байж. Тэгэд мань хоёр цогцыг тэрэгэн дээр тавиад үйлдвэрийн хаягдл хайдаг хаалттай цэг рүү очино. Тэнд хүмүүс хөл тавьдгүй эргэн тойронд камер байхгүй учраас цогцыг тэнд үлдээхээр боллоо. Чэни бид хоёр дуурлахгүй байх байсан. Харин ч тэрнээс болоод хүн амны хэрэгт ороод шоронд орчвол тэр бидэнд уурлах байсан байх. За тэгээд цогцыг өргөд хаях гэтэл хажууд нь чимээ гарч хідэн барьсан хүн ирсэнд тэр хоёрын үнхэлцэг нь хагарах шахна. Гэтэл тэр хүн нь Унжоон байлаа. Та чи энд хортой хаягдл байна гэж өдөр бүр гомдол мэдүүлдэг атлаа. Өөрөө энд хог хаяад явж байгаа юм уу? Харин чи чинь хотын захиргааны нөгөө хачин залуу юм шүү дээ. Энд юу хийж байгаа? Юу н энэ асуудлыг шийдэх боломжгүй юм бол болий доо. Би бүх гомдлоо татаж авлаа. Наад тэргэнд чинь юу гаа? Сандарсан маань хоёр ухартал тэрэг нь хойшоо өнхөрч доошоо унаад дотроос нь Чэнигийн бие өнхрөөд доор байсан хортой шалбайг руу унчлаа.
эн чинь одоо юу вэ? Манекен. Тэнэг хүн хураад ийн үү? Тэгэд Унжооныг цогцсыг шалгаж үзэхээр буудал нөгөө хоёр хойноос нь гүөхтэй хөл алдаад хоёулаа нөгөө хордоо шалбаг руу унчихна. Унжоон тэднийг цогцос устгах гэж байсан байна гэж буруутгахад нөгөө хоёр нь сандраад бүх үннээ хэлээд уйлсанд Унжоон Чэнигийн цогцос болохыг танилаа. Тэгсэн тэднийг уйлж угаад эргээд хартал Чэнигийн цогцос алгуулчихжээ. Сандарсан нөгөө хоёр шалбаагаас цогцсыг хайсан ч олсонгүй. Унжоон сандраад цагдаа дуудахаар удсаа гаргасанд Гянхун удсыг нь булаах гэж оролдоно. Цагдаа дуудчихвал цагдаа бидэнд идэхгүй штий. Бүгд бид хоёрыг Чэнийг хулгайлж барьцаалаад аалжчихсан гэж бодно штт. Уучлаарай, та хүн барьцаалсан гэсэн үү? Та тодорхой хэлнэ үү? Тэгсэн Унжоон удсаа тасаллаа. Гэвч цагдаагаас эргэж залгаад болсон явдлыг асуусанд нөгөө хоёр байж чадна. Унжоон тэднийг өрөвдөөд эргэлзэж байсан ч цагдаад байгаа газараа хэлээд өгчнө. За тэгээд цагдаа ирээд тэр хавийг шалгасан ч тэнд нь ямар ч цогцос байгаагүй учраас цагдаа нар тэрний хэлсэнд нь итгэсэнгүй. Та цайны газрын эмээгийн ач өхөн Чэнийг үхсэн байсан гэж хэлэх гээд байна уу да? Тийм ээ, тэр мөн. Тэр ардчин зогсож байгаа Чэни юу? Тийм ээ, тэр Чэни мөн. Унжоо ингэж хэлснэ гинт цочоод эргэж харлаа. Цочих нь аргагүй өнөөхөө зөв зүгээр зогсож байна шүү дээ гэж. За сори байж гараа борон та нартай гялсны галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5,000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За Чэнийг харсан Гянхун гайхсандаа уйлсан бол Робин шууд ухаан алдаад унчлаа. Тэгсэн гайхсан Унжоон өмнөхөн болсон явдлыг эргэж саналаа. Тэр орой Унжоон Чэнитэй өдөр таарсан газар очисон байжээ. Гэтэл тэнд хананд зоогдсон хутаг хайж харагдлаа. Унжоон өдөр нь Чэнитэй цүнхийг нь булаацалдаж байхдаа тэрний дээрээс унах гэж байсан хутаг хайчийг гараараа удирдах холдуулаад хан руу зоосон байжээ. Өөрөөр хэлбэл Унжоон өөрөө алсын занаас эд зүйлсийг удирдах онцгой хүчтэй байж таардаг. Энэ үеэр эмээгийн холбогдсон залуу эмээд Чэнигийн утасны сүлжээ Жэжүү арлаас дохио өгч байгааг хэлсэнд эмээ гайхлаа. Тэгээд гайхсан эмээ Чэнигийн өрөөг нэгжиж үзээд хайртай бамрууш нь байхгүй байгааг мэдээд тэрнийг үнэхээр нэг тийшээ холоо явсан болохыг ойлгоно. Бас Чэни эмээтэй загтал бичиж үлдээжээ. Тэгсэн нөгөө залуу эмээ рүү дахиад залгаад Чэнигийн утас ойроос дохио өгч байгааг хэлнэ. Цагдаа нар нөгөө гурвыг цагдаагийн газарт авчираад цогцос хаях гэж байсан эсхийг нь асууж байцаасанд Гянхунч ирэхээс өмнө Чэнитэй тохирсон ёсороо хотын захиргаанд гомдол гаргадаг стилээрээ цагдаа нарт уурлана. Юун цогцос? Би тэр газрыг хаалгах талаар зөндөө их гомдол гаргасан. Хинч тоогоогүй. Би сая өөрөө тэр газрыг үзэх гэж яваад муухай шалбаг руу унчаад л гараад ирлээ. Энэ үнэр та нар үнэртэж байгаа зү. Энэ нөхөр хүртэл юу ч мэдэхгүй байдал мэлзээд байсан. Тиймээс бид өөрсдөө тэнд хог хаяад байгаа хүмүүсийг барих гэж очсон. Тийм ээ, би алдаа гаргасан бололтой. Ингээд цагдаа нар тэднийг явууллаа. Тэгээд тэд усан дороод дараа нь эмнэлэгт хэвтсэн Чэни дээр очицгоно. Гэхдээ Чэни нэг зүйлийг ойлгохгүй байлаа. Учир нь тэрнийг ухаан орхиод тэр өөрийгөө агуу дотор суугаад гаднаас нь хачин аялахтай эмэгтэй хүн агуугаас хурдан гарч ирэхийг дуудаад байсан гэдгийг тэр хоёрт хэлдэг. Тэр чинь эрэлгийн илж байсан баха. Тэгэхэд л чамайг дуудаад байсан хэрэг. Ингээд тэд хэсэг ярилцсны эцэст энэ талаар эмээд ерөөсө хэлэхгүй байхаар шийдлээ. Учир нь хэлэх юм бол эмээ тэр хоёрыг амьдаар нь булнаа гэдэгт тэд итгэлтэй байлаа. Чэни нөхдүүдэд саяын болсон явдлыг ерөөсө болоогүй гэдэгт итгэхийг сануулна. За тэгэд тэдний хийсэн бүхнээ чангаар ярилцаж байгаад хартал эмээ хажууд нь ирж гисэн зогсож байна. Миний гурав сандраад тэндээс зугтаад нуугдах гэж оролдоцгоно. Тэгээд Чэни шүүгэн дороод нуугдтал гинт дээр үеийн хааны ордны шийтгэлийн талбайд ирчихж нүдэн дээр нь хүмүүсийг зэрэлгээр шийтгсэнд мань хүн шок. Үүнтэй зэрэгцээд Чэнийг мөрдөж байсан залуугийн компьютерт хачирхалтай дохио ирж эхэллээ. Тэгсэн мань атман эмээ өрөөнд нь суужгсан нөгөө хоёрыг жижигрүүлж байна. Нөгөө хоёрч сандраад болсон бүхнийг дуржигнуулаад хэлсэнд эмээ яриаг нь тасаллаа. Тэгээд
Энэ хэргийг Чэни сэдсэн хэрэг үү? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Бид хоёр эсэргүүцсэн ч дийлээгүй. Дуугүй болцгоо. Чэни, хамсаатнууд чинь чамайг бариад өгчлөө. Хоёр найз чинь чамаас урвчихлаа. Хурдан гараад ир. Чэни байдгүй. Эмээ шүүгийг онгойлготол тэнд ч байсангүй. Гайхаж шүүгийг тойруулаад дахиад хартал Чэни тэнд зогсож байлаа. Чэни эмээгээс айхын битгий хэлбэр тэрвэрээ тавна. Эмээ, юу болоод байгаа юм бэ? Надад ямар нэг зүйл болоод байна. Би одоо яах вэ? Яасан бэ? Биеийн зүгээр үү? Имч дуудах уу? Одоо яах вэ? Харж гинүү тэр эмээгийн сэтгэл дээр дөрүүлээд босч байгааг нь ийм айхтар байгаа шүү дээ. Альвэ ийшээ суу. Одоо яаж ийн? Гүнзгий амьсгаа аваадах. Тэднийг ингээд хөглж байгааг үүднээс харж зогссон Унжоонч мэдэгдэлгүй яваад өглөө. Энэ үеэр нөгөө орон эргүү хөгшнөөс нэг хүн байцаалд авч байна. Та нар хэнийг хайж байгааг гинэ? Үхшгүй хүүхэд гэсэн үү? Би гал төмнөөс амьд гарсан хүүхдүүдийг санаж байна. Гэхдээ тэдэн донд үхшгүй хүүхэд гэж байгаагүй дээ. Гэхдээ нэг хүүхдийг сайн санаж байна. 3972. Миний аварсан хүүхэд. Би хаалгыг нээж өгсөн. Тэгээд тэр болсон явдлыг саналаа. Тэр газар дэлбэрэлд болж гал дүрлцэж эхлэхэд мань хүн гүйж явахдаа хүүтэй тарж амийг нь аварсан байж. Би сайн санаж байна. Тэр хүү одоо Хисон хотод амьдарч байгаа. Бид хоёр үе таардагч тэр намайг таньдаггүй. Харин би тэрнийг хараад л таньдаг. 3972. Хүний ой санамжаа гэж. Танд их баярлалаа. Одоо та орон хоолоо идтээ. Үнэхээр өмнө нь ширээ дүүрэн амттай хоол тавьсан байсанд хөгшин жамталж үзээд их баярлалаа. Учир нь тэр олон жил ийм ширээнд сууж халуун хоол идээгүй нь ойлгомжтой. Чамайга өөд болсноос хойш би ийм өдөр дахиад ирээсэй гэж хүсдэг байлаа. Тантай дахиж таарна гэж бодсонгүй шүү. Гэтэл энэ бүхэлдээ үгний хий төсөөлөл байлаа. Нэг онцгой хүчтэй эмэгтэй хөгшөнд өөд болсон эхнэртэйгээ хамт хоол идэнгээ ярилцаж байгаа юм шигээр итгүүлж энэ бүхнийг яриулсан байна. Сонсвоо 3972 гэж байна шүү дээ. Тэд хүүхдүүдийн танилцуулгыг үзэж яваад 3972 тоод хүүхэд эд зүйлсийг алсаас удирдах хүчтэй болохыг олж мэддэг. За тэгэд үйл явдал тухайн үе рүү шилжинэ. Нэг томоохон лабораторид ингэр дээрээ дугаартай хувцас өмссөн хүүхдүүдийг авчирч. Тэр хүүхдүүдээс гадна лабораторид өөр олон хүүхдүүд байгаа харагдана. Хүүхдүүдэд судсаар нь нэг цэнхэр шингэн туслаар хийж байлаа. Дараа нь 3972 дугаартай тэр хүү өрөөндөө байгаа бүх хэд зүйлсийг өөрийн мэдлгүй удирдах болжээ. Үүнээсээ болоод өөрөө сандалд цохиулах шахсан ч нэг хүү тэрнийг холдуулахдаа толгой руугаа цохиулаад ундаг. Тэгээд цохиулаад толгойноос нь цус гарсан байгааг 3972 дугаартай хүү хараад цочордлоо. Битгий санаа зовоо. Би өөхөх боломжгүй. Чи нэрээ өөхөх боломжгүй мүү? Тэгсэн нөгөө толгой дээрх шархан нүдэн дээр нь эдгэрлээ. Тэгээд тэр хүү 3972-д анхаарлаа төвлөрүүлж хүчээ хинт сурахыг зөвлөсөнд 3972 ч хичээж угаад холгүйхэн унсан номыг алсын зайнаас удирдах өөр лүгэ ойртуулж чадна. Тэгсэн хүүхдүүд бүгдээрээ гайхаж шагширцгаасан бол тэдэн дээр туршилт хийсэн эрдэмтэн энэ бүхнийг анхааралтай ажиглаж байдаг. Тэгээд 3972 номоо тэнд сууж байсан нэг охинд өглөө. Энэ бүхнийг зүүдлээд цочиж сэрсэн Унжооны өрөөнд дэх бүх зүйлс агаарт хөөрсөн байна. Тэгээд тэрнийг сэрэхэд газар тунчихна. Энийг сонссон түрээслүүлэгч нь дахиад л хаалгыг нь нүдээд чимээ гаргахаа болохыг шаардаад хашгирнаа. Унжоон өөртөө хамт байсан тэр өгшгүй хүүхдийг чиний юм биш угаа гэж бодголжээ. Гэхдээ тэр хүүхэд эмэгтэй биш эрэгтэй хүүхэд байсан учраас Унжоон гайхсаар байлаа. Харин нөгөө талд чиний эмнэлгийн өрөөндөө юу ч болоогүй юм шиг л ухаангүй унтаж байна. Тэгсэн эмээн тэрний хөлн дээрх сорвин зүгээр болсон байгааг анзаарлаа. Тэгээд эмчтэй нуулцтал тэрний зүрх цоо ирүүл болсон байна. Зөвхөн зүрх нь гэлтгүү дотор эд эрхтнүүд нь бүгдээрээ цоо ирүүл болсон байсанд эмч нь өөрөө ч итгэж чадахгүй байлаа. Би энэ сайжирсан биш бүр цоо ирүүл болж. Би ийм юм юусаа харж байгаагүй. Ямар нэг гайхамшиг л болоод ах шиг байна. Эмээн гэртээ ирж цоочтой шүүгээ онгойлгоод нэг дэвтэр гаргаж ирээд үзсэнд тэнд нь Чой Ёнжун гэсэн нэрийн хуудас байна. Эмээч тэгээд дугаараар нь залгана. Тэгээд яаралтай холбогдох хэрэгтэйгээ дууд шуудангаар хэлдэг. Нэрийн хуудасны болонд Ха Вонду лаборатори гэсэн лого байлаа. Унжоон гэртээ нөгөө мөнхийн авралын сүм гэсэн зурагт хуудсыг хараад сууж байна. Харин бүтлгүй хоёр Робины гэрийн гадаа бас л маргалдсаар.
Ёронтой анханасаа үхээгүй байсан хүнийг үхсэн байрсан гэж балаараагүй бол ийм юм болохгүй байсан шүү дээ. Тэр чинь үхчихсэн зүрхэн цоглохгүй байсан. Тийм юм бол яагаад одоо тэг амьд байгаа? За ингээ нэгний буруутгаад маргаж яваад гинхүүн босоод явсанд уралсан Робин чулуу аваад хажуу тийшээ шидтэл тэр нь ханыг нь цөм цогцглоо. Гинхүүний гэртээ иртэл эхнэр нь болсон явдлыг шалгааж угаад дотогшоорно. Гинхүүнч мэдэн бодолж угаад эхнэрээ оруулчаад гараа хөргөгчнөөсөө салгах гэтэл гар нь наалдчаад салсангүй. Сандарсан мань хүн гараа салгах гэж байдгаараа үдсэн ч ямар ч нэмэр болсонгүй. За тэгсэн байшингийнхаа ханыг цөм цогсондоо гайхсан Робин учрыг ерөөсөө ойлгохгүй лээ. Тэгсэн шийдсэн чулуу нь байшингийнх нэг ханыг биш бүр 2 ханыг цөм цогсон байсанд Робин шок. Маргааш өглөө нь Чэни гэртээ ирсэн ч бүх зүйл нэг л хэвийн биш байгааг анзаарна. Чи иргэний өрмөлөхгүй яаж гадагшаа аялах гэж байсан? Ийм ч юу гэж юм? Муу байл гэж юм уу? Би өдөр бүр чиний төлөө залбирдгийг чи мэднэ. 20 жил чиний төлөө санаа зовлоо. Тэгсэн миний айдас чиний айдсын дэргэд юу ч биш байжээ гэдгийг имэн ойлгосон. Уучлаарай имэ. Юу уучлал гох. Имч чамайг цоо ирүүл болсон гэж чинь. Зүрх чинь бүр цоо ирүүл болсон юм байх. Имч бүр гайхамшиг гэсэн шүү. Тиймээс одоо миний охин аз жаргалтай амьдрөө. Явж болох бүх газар руу яв. Дэлхий одоо чиний өмнө нээлттэй. Өнөөдрөөс эхлээд амьдралаа шинээр нэ за. Гэхдээ бүх зардлаа өөрөө даашууч. Йоо насаараа сонгон арилгах юм байна л да. Тэгсэн имэн ширээн дээр гадаад паспорт онгоцны тикет гаргаж ирсэнд баярлсан Чэни паспортыг шүүрч авах гэсэн ч имэн төрүүлж булааж аваад оронд нь хийх ёстой даалгавруудаа тэмдэглэдэг наадаг хуудас гаргаад ирнэ. Тэгээд тэр бүхнийг хийж байж паспортоо авгинэ. Тэгээд ихний даалгавар нь хоолой дуустал идэх байсанд Чэни ч ухаангүй идлээ. Энэ үеэр эмээгийнх нь утас дуурч имэн өрөөлөгөө орсонд Чэни хэдхэн даалгавар биелүүлээд л гадаад явах болсондоо баярлна. Тэгээд толинд хараад царай нь шингэрсэн зүрхний цохилтон жигдэрсэн байгааг анзаараад бүр баярллаа. Гэхдээ нөгөө тэгүр өөрт нь тохиолдсон бүхэн нэг л хачин санагдаад байлаа. Тархин хүчил төрөгчхөө удснаас болоод хий юм харжээ гэж бодно. За тэгсэн удалгүй ажил дээр нь Унжон ирлээ. Чамд юу хэрэгтэй юм? Хийм цэвэрлэгээний мөнгө өгөх гэж байна уу? Чи өмнө нь өгчихсэн үү? Анхны удаагийнх уу? Юу? Энэ нөхөр чи эрүүл хүн мөн үү? Эрүүл бишээ наадах чи нөгөө цагдаа дуудсан хүн штий. Чи бидний гүтгэж цагдаад барьж өгөх гэж оролцсон хүн байна те? Гэхдээ чи үгсэн байсан штий. Би чиний цогцыг гэр бүлийнхэнд чинь олж өгч туслахыг л хүссэн. Юу яриад байгаа? Би өмнө чинь нив эрүүл сав саруул зогсож байгаа үсттэй. Цаана нэг шалтгаан л байна да. Тэр шалтгаанаа хэлчихэж. Нууц. Юу гэдгийг хэлэхгүй мэдтэй. Хэлжүүл нууц биш болчтой юм байгаа зү. Чи тэгвэл Wonder Kinder гэж сонссон уу? Бун Дон Кин гинү? Юу гэнэ? Юу ч ойлгохгүй байна. Бити ойлгомжгүй яриад ээ. Ингээд тэрнээс үг нэгэ чадаагүй Унжон явлаа. Тэрнийг явсны дараа Чэни Робиноос өөрийг нь барьцаалсан бичлэгтэй камера яасныг асуухад нөгөөх нь хаягдсан хүлэмжинд оргицсан гэдгээ хэлдэг. Тэгсэн Чэни хуралсандаа камерыг авахар гүйсэн бол Робин ч гинхүүн рүү залгаад хурдан очиод камера олж авахыг хүсдэг. Чэнийг гудамжаар гүйж яваг харсан Унжон хувцас солиод араас нь сэм дагаж эхэлсэн бол тэрнийг өөр нэг залуу нууцаар дагна. Тэгэд Унжон Чэнийг үнэхээр өгшхүү хүүхэд мөн эсхийг шалгахын тулд тэрнийг үхлийн аюулд оруулж үзэхээр шийдсэн ч нэг л боломж нь таарж өгдөгвэ. Тэгэд тэрний гудамнаас нарийн бов авахаар зогсоход нь Унжон дээр нь байсан варта цэцгийг унгаах гэж оролдлоо. Тэгсэн эцсийн мөчөд болжлоо. Ягаад тэгэхээр хэрвээ Чэни өгшхүү хүүхэд биш бол тэгэд газар дээр нам шүү дээ. Энэ үеэр Чэни ч тэрнийг анзаараад агуулгын байр руу хар хурдаараа гүйдэг. Тэгээд Унжоноос салж чадлаа гэж бодоод доотгшоо орохдоо зэрэгцээд мань хүн гүгэд ирдэг. Тэгсэн тэнд нь хог дуудаг хүн камерыг нь олчихсан үзэж байна. Унжон ч тэр бичлэгийг хараад Чэнийг тухайн үед үнэхээр амьсгал хураасан болохыг ойлгоно. Энэ үеэр агуулхад Чэни камера хайсаар. Тэгсэн камер нь хаанч байсангүй. Тэгээд Унжон хүлэмжийн байрыг нураахаар шийдээд төмөр араамыг нь нугалсанд Чэни сандраад хаашаач хөдөлж чадахгүй боллоо. Тэгсэн гинхүүн Робины гуйлтаар хаягдсан хүлэмж рүү хар хурдаараа явж байна. Хөөе чи хаана явна? Өөгшн нь хүргэлдээ хийгээл явж байна. Яасан? Хүргэж өгөх ёстой цэцэг чинь энд байхад юу үргээ яваад байгаа? Юу гэнэ? Юу гэнэ гэж? Юу гэнэ гэж? Ингээд мань нөхөр мэдэн бодолсоор хар хурдаараа давхаад эртэл орхигдсан хүлэмжийн байр бүхэлдээ бадсан цаас шиг л болчихж. Дотор нь байсан Чэни сандарч наас цаашаа гүйсэн ч гарах гарч байсангүй.
Тэгсэн дээрээс нь дээвэр нураад ирсэнд Чэни сандарч толгоогоо халхалтал гинт далайд явж байгаа хөлөг онгоцон дээр ирчгсэн зогсож байх нь тэр. Энэ үеэр нэг цайны газарт түүхэн сэдэвтэй кино үзчихсэн хоёр эмэгтэй тэр киноноос нэг алдааг олж анзаарлаа. Учир нь олонний хэсэгт нэг эмнэлгийн хувцастай эмэгтэй зогсож байна. Тэр эмэгтэй нь цаашаа хараад зогсож байсан Чэни байлаа. Сандарсан гянхууны гар жолоотойгоо наалтсан байсан дараахийн гараа салгаад нурсан хүлэмжийн гадаа очтол тэнд нь хар хувцастай үнжон зогсож байлаа. Тэгээд тэр гараараа удирдаад нурсан байшин агаарт өргөж ядах юмгүй шидэлж байгааг гянхуун хараад шок. Харин тэрний энэ үйлдэлийг холоос өөр нэг бүрх малгайтай нүүрэндээ соривтой нөхөр хараад зогсож байна. 3972. Чи юу хайгаад байна? Үнжон байшингаас Чэнийг олоогүй учраас тэрнийг порталддаг хүчтэй болохыг ойлгоно. Энэ үеэр Чэнигийн байсан онгоцны далайчид бууга барьсаар гарч ирээд сандарсандаа тэрнлөө буудсанд мань Чэни амжаад толгоогоо халахлана. За тэгээд дүрс солигдоход нэг айлд хүүхдүүдэд туршилт хийж байсан эрдэмтэн хоёр эмэгтэйтэй ирж байгаа харагдана. Уулзаагүй уджээ Чо Ёнжун. Тэгээд Чо Ёнжуны гэрт байсан зургийн жааз руу цус үсэрлээ. За энэ галзуу цувралын манай партныгийн тайлбар энд хүрээд дуусч байна. Юун цус мос ингээл болол дуусч байна. Тэгэхээр яхарахгүй цус хөөргөд чих юм уу гэдэг нэг тийм галзуу сонирхолтой дөрөө дуусчлаа шүү гэж. Тэгэхээр одоо буруу нөгөө хэлдэг үгэл хэлээ да. Та нартан айл болох хурдан дараагийн партийн оруулна гэж. Тэгэхээр одоо өмнөгчгөө бас нэг амар удаахгүй заа юу. Ер нь бол ганнибалтай ингээд сөөлжлөөд л яригадаад явчих болов гэж бодож байна. За тэгээд яахын аргагүй маш сонирхолтой галзуу солиотой сонирхолтой цуврал мөн байсан биз дээ манайхаа. Тэгээд буруугийн тайлбар ойлгомжтой байж таалагдаад та нарт тэ энэ цуврал галзуу санагдсан бол we need part 2 бороо гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд моброн энэ галзуу цувралыг бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа хаан чипстэй хамтран хүргэлээ. Хаан чипсээ аваад задлаад хож. Манайхан тэгээд яхаа мэдж байгаа. Саба драгу бол саба. Адардсан бол лайка дарагтал болоо явж байгаа юм. Бас галзуу сэри сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй гэж. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэг галзуу ч гэж одоо дараагийн нөгөө үнэхээр та нарын хүссэн хүлээж байгаа тэр галзуу цувралын тайлбараар эргээд уулзцгаая.